Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэнд ч битгийлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань шинэ 7 хоногийн эхний шинэхэн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан байдаг учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүүхэд хамт сонсож байгаа бол суугаа салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр суугаа салахыг бас зөвлөж байгаа шүү. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад туугдахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв танд сонсож чадаагүй, амжаагүй дугаар гарч ирвэл дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө суугаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Бид даваа гарагийн дугаараараа сонсогчдоос ирсэн сонирхолтой өвөрмөц түүхүүдээс уншин танилцуулж тэгээд энэ сэдвээрээ сонсогчдтойгоо холбогдсон ярилцдаг байгаа. Тэгэхээр мэдээж би эхлээд захиагаа хүргэчин дараа нь шууд эфирийн дугаар болох 77 77 38 83 77 77 88 30 дугаард нээх болноо. Тэгээд таныг ороод ирэхээр таны дуу хоолойг өөрчлөн дээрэс нь утасны чин дугаарыг олон түмэнд бас зарлахгүй учраас бас санаа зовхгүйгээр одоо айж имээхгүйгээр өөрийгөө чөлөөтгөр илэрхийлээд сэдвийн дагав ярилцараа гэж бас хүсэх байна. За ингээд захиа руугаа шууд оръё. Сайн байцгаана уу? Миний захиа очих шөнийн мэндэ. Шөнийн нэвтрүүлгийн захиа заавал шөнө очдог те. Би бол хүсэл мөрөөдлөөр дүүрэн эд насандаа яваа ганц би бүсгүй. Энэ үедээ яваа болохоор хүсэлт чаалмын ч бас үргэлж ундарч оргилж явдаг. Гэхдээ би их уйдамтгай болохоор үргэлж шин соргог бүхнийг эрэлхийлж явдаг. Миний бэлгийн амьдралч бас яг түүн шиг үргэлж шин зүйлийг хүсээд байдгийн. Тиймдээ ч өдий болтол нэг залуу дээр тогтолгүй ганц би олон залуугаар хүрээлүүлж авч байна. Энэ амьдрал маань ч надад их жаргалтай санагддаг. Гэмн оюутан байхаас энэ зам маань байсан болохоор нэг хүнтэй удалгүй олон залуучуудтай ээлжээр уулздаг байсан болохоор намайг явдалтай бүсгүй гэх мэт нэр хоч их гарч ирсэн. Ирчүүд бол бүр хогийн өөрсдөө олон бүсгүйтэй уулздаг. Миний хойноос гүйгээ тоогоогүй болохоор дараа нь явдал судалтай охин гэдэл тараагаад эхэлдэг. За эмэгтэйчүүд бол бүр ярих ч юм биш. Наана инээчгээд л цаанаа намайг амар моолдог. За тэр өнгөрсөн түүх яах вэ? Одоо би бол ажлын байран дээр гараад дахиж тийм хил амд орохгүйн тулд ажлын газраасаа залуучуудтай холбоо огт тогтоодгүй. Гэхдээ манай ажлын залуучууд донд дотн харилцаанд орохыг хүсдэг олон сайхан залуучууд байдаг л та. Даанч дараа нь хил ам тасрахгүй болохоор дэмий гэж боддیں۔ Намайг гадуур кофе шоп, лаунж, баарнд сууж байхад залуучууд өөрсдөө танилцъя, уух юм авч өгье гэдэл гүгээд ирдэг. Тийм үед танилцсан. 2-3 удаа болцсон. Тэгээд мэдээж хамгийн сайхан мөч дотн харилцаанд орно. Шинэ эрэгтэй хүнтэй анхны дотн харилцаанд орох үнэхээр сайхан санагддаг. Харин 2 дахь, 3 дахь дотн харилцаанд орох үед сонирхолгүй, уйтгартай болж ирдэг. Тэгээд л холбоогоо тасалдаг та. Би хизээ нэгэн цагт хүнтэй суух л байх. Тэр болтлоо би бүх хүслээ дараад намтай болсон байна хаа. Түүнд минь харин маш олон залуу хэрэгтэй байгаа юм шиг байна. Над чиг нэг залуугаасаа хурдан уйддаг, олон залуутай дотн харилцаанд орж үзхийг хүсдэг эмэгтэйчүүд байгаа байх. Намайг битгий хүн дээр ойлгоорой. Зарим хүнд байдаг ч зарим хүнд байдаггүй ингээл нэгэн зовлонтой эргчлөөд бүсгүй байгаа шүү. За яг ийм захиа өнөөдөр ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр би үргэлж шинэ мэдрэмж хүсдэг гэсэн сэдвээр ярилцсан. Та магадгүй энэ хүн шиг энэ эмэгтэй шиг нэг хүнээс авч байгаа дотн харилцаанаас амархан уйддаг, үргэлж шинэ дотн харилцааны хамтрагч хайдаг бол шууд эфирийн утсаар холбогдоод бидэнд өөр төрдөг мэдрэмж болон туршлага түүхээсээ хуваалцахыг хүсье.
Бас магадгүй та биш ойр дотны чинь найз ч юм уу хин нэгэн тийм бол одоо нэрийг нь хэлэхгүйгээр ярилцаж бас болох юм. Тэгээ миний хэлсэнчлэн таны дугаарыг зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгох тул хинч таныг таних боломжгүй байгаа. Тэгэхээр тиймээс та ичиж санаа зовхгүй айж эмээхгүйгээр энэ талаар бас ярилцахыг бас уриалж байгаа шүү. Мэдээж гэхдээ бит хоёрын яриа одоо юу гэм дээ. Орон даяар те дэлхийн 169 орон Монголын 21 аймаг те орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдох тул зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой бас ярилцахыг хичээгээрэй гэж хүсье. Мөн сонсогч таач гэсэн өөр тохиолдсон насанд хүрэгчдийн сонирхолтой түүхийг бидэнд бичиж явуулахыг хүсвэл arumbelэг@mjlradio.com гэсэн хаягаар явуулахад хангалттай байгаа шүү. За тэгэд яг одоо унтлагын өрөө нэвтрүүлгээ сонсож байгаа бүх сайхан унтлагын өрөөний сайхнуудад энэ өчигдөр мэндийг хүргэе. Хаанаас сонсцоож байна. Манай унтлагын өрөөний маань лайв болохоор одоо төв пэйжээс явхаа болоод бас нэлээд хэсэг хугацаа өнгөрчихсөн байгаа. Тэгэхээр хэрв та лайвыг үзээд өрн гэсэн комментээ бичихийг хүсэх юм бол унтлагын өрөөгээд пэйж рүүгээ нэгдээд фоллоу дараа тэгээд тэндээсээ лайва үзэх боломжтой байгаа шүү. За миний бодлоор болохоор одоо энэ эмэгтэй маань те хүн болгоонд за ялангуяа өөрөө single байгаад single and mingling гэж ярьдаг байхгүй англи хэл дээр. Тэгэхээр одоо өөрөө үнэхээр single байгаад тэгэд дурууч тачаал өндөртэй дээрэс нь хин нэгэн яг тийм одоо зорилттой залуугаас ч гэх юм уу те яг нэг хүнээсээ тэр мэдрэмжийг удаан хугацаанд авч чаддаггүй бол одоо тэгээд яг хөө single эмэгтэй юм чинь өөрийнхөө одоо тэр юу гэх юм бэ дотн харилцааныхаа аюулгүй бүх байдлыг хангаад ч юм уу те өөр залуустай ингээд бас хүснээр уулзаад дотн харилцаанд ороод болзоод явхад бас нэг айхтар буруутгаад байх аргагүй байх гэж бодож байна. Тэгэд үнэхээр single байгаа нөгөө харилцаж байгаа залуучууд нь хүртэл single одоо янз бүрийн гэр бүл салахгүй хэмжээнд байгаа бол шүү дээ тий. Залуу байна. Цус халуун байна. Ер нь бол уриалаад байгаа зүйл шүү дээ. Яг бол хүн хүний сонирхол гэдэг юм орж ирдгээ. Тэгэхээр миний хувьд би өөрөө болохоор яг ингээд single үедээ олвол мэдээж магадгүй нэг таалагдсан залуутайгаа орой болзонд гарах ч юм уу эсвэл хоолунд идэх кино минь үзэх те. Тэгэл бүр цаашгаа таалагдаад тэгээд ингээд бүх зүйл нь ингээд нийлж тохироо явах юм бол одоо үерхлийн хэмжээнд очих дотн харилцаанд орох гэх юм уу те. Эмэгтэй хүн чинь нэг тиймэрхүү айгүй олон шалгуурыг хардаг байхгүй юу. Тэгэх юм бол ингээд цаашаа явдаг. Харин нэг ингээд хүнтэйгээ байх юм бол бас илүү дутуу харилцааны ингэж ороод ахыг айгүй буруу гэдэг талаас нь би бас өөрөө хардаг байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр болохоор мөнхийн үргэлжийн шин мэдрэмж хайж явдаг эмэгтэй залуу одоо хин ч гэж болно тийм үү. Яг энэ хүмүүсийн талаар ярих юм аа. Тэгэхээр хэрв та үргэлжид өөр нэгэн шин мэдрэмжийг хаадаг, шин шүлэг уухыг хүсдэг гэж ярьдэн шүү дээ одоо монголчууд тийм шин шүлэг уухна гэдэг. Ийм хэмжээний хүн болвол холбогдоод ороод ирлээ. Тэгээд мэдээж хөтлөгч нь таныг шүүхгүй янз бүрийн байдлаар одоо юу гэх юм буруутгахгүй. Тэгэхээр энэ талаараа яг ямар мэдрэмж төрөөд ийм зүйлийг хүсээд идэгин. Яагаад нэг хүнээсээ энэ мэдрэмжийг удаан авч чаддгүй юм ч юм уу те. Юу нь гоё гэдгийг. Юу нь тийм байдгийг одоо сул тал одоо эрэг тал юу гэдгийг те. Энэ бүх мэдрэмжүүдийг бас ингээд хуваалцаарэ. Лайв үзэж байгаа сонсогчд маань ч гэсэн орж ирээд тийм ээ. Комментээр энэ тал дээр юу гэж бодож байна? Энэ одоо иймэрхүү зүйл байвал зүгээр үү? Тэ яг энэ талаар бас бичээрэй. За ингээд 77 77 38 83 хэрвээ та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань яг одоо нээлттэй байгаа шүү. Тэгэхээр манайхан холбогдож орж ирээд яг энэ сайхан сэдвийн дагуу бүгдээрээ сайхан ярилцъя гэж хэлээ. За би өмнөх нэвтрүүлгүүдээр хэлжсэн тийм ээ. Ганц хоёрхон ингээд за удаал магадгүй меншнджсэн байх л та нэг одоо меншн гэхэр хүнийг меншндэхгүй л те яг энэ талаараа ярилцчихсан найз эмэгтэйчүүдэр ингээд ихэнх нь ингээд сингл болцгооцсон ч юм уу одоо хүнтэй яж салцгаацсан аль эсвэл яг ингээд ямар нэгэн байдлаар травматай болсноосоо болоод ингээд сингл яваад идэг. Тэгээд ингээд харилцаа нь ингээд жоохон ингээд гүнзгийрээд те би юунийг мэдээд эхлэхээр ингээд адидас хүдидас болоод ингээд зайгаа бариад дахиад нэг өөр зүйлийг хаа явчихдаг ч юм уу. Ийм найзууд байдаг байхгүй юу. Тэгэд ямар сайндаа урайн өглөө бүрийг өөр залуутай гэдэг ийм групптэй ах уу тий. Тэндээ болохоор ингээл найзууд маань холбогдож орж ирэл. За найз нь ингээд
одоо юу хэмдэ өсрээд нэг залуутаа нэг 5 6 одоо болцлоо ч юм уу те иймэрхүү байлаа. Тэгэд хит дотносгоод нэг юм урдаас ингээл амьдрал яриад хараа айгаад болчлоо штэ гэд. Түнгөт тэгээ яасан гэж. Тэгээ яг одоо өчтөр шин өөр нэг залуутаа дотны харилцаанд орлоо. Тэгэхээр зарим хүмүүс болохоор өөрийнхөө сэтгэлийн мэдрэмжийг одоо тархинаас ирж байгаа тэр код орч юм юугаар ч ингээд унтраах чадвартай байдаг юм шиг байна. Хитрхи сэтгэл татагдaltaа ингээд нэг илэн далангуу ингээд тавьж явуулдаг. Яг л за энэ бол physical зүйл гэд харж штэ. Бие махбодны таашаалын зүйлээ. Бие махбодны хэрэгцээ гэд харж байгаа юм бол тэрнгээрээ харчдаг. Тэндээсээ таашаал аваад өөр одоо ингээд хэлбэр галбар те янз янзын бие хата залуучуудаа өнөр танартай те иймэрхүү хэмжээ замжаатай залуутай ингээд уулзах нь илүү сонирхолтой санагддаг. Тэгэнгүүтээ магадгүй тэр залуутаа ч юм уу тэр нэг ингээд урдаас нь за ингээд хоёулаа ингээд үерхээ цааштай амьдралаа ингээд эрэнгүүт нь айлгчдаг юм шиг байна. Түнгүүд ингээд шууд зайгаа бараал. Тэг байхгүй хайцсан ихэр бүү мэдтгэл зүгээр салцсан. Нөгөөдөл нь гайхаал ингээд найз нь асуувал хайч ч юу болчих вэ? Тэгэхээр магадгүй энэ хүний багасаа мэдэрчсэн трама явж болно. Аль эсвэл зүгээр л өөрийнх нь сонирхол нь угаасаа л тийм биш болно шүү дээ. Одоо жишээлбэл нэг гей хүмүүсийг, лесби хүмүүсийг те бид нар болохоор яагаад тийм болцсон гэж асуудаггүй шүү дээ те. Яагаад гэвэл тийм л угаасаа тэгж төрсөн те born this way гэж ярьдэн шүү дээ те. Угаасаа л тийм төрсөн гэдэг шиг тийм мэдрэмжтэй төрсэн байж болох юм гэж би бодож байна. Тэгэхээр сонсогч таны хувьд санал нийлэх үү? Аль эсвэл өөрөө энэ төрлийн хүн үү? Эсвэл энэ дэр шүүмжтэй ханддаг юм уу? Яадгийн? Энэ талаараа бидэнтэй нээлттэйгээр холбогдож орж ирээд ярилцаараа. Монголоос холбогдохыг хүсвэл 77 77 38 83 гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн дугаард маань яг одоо нээлттэй байгаа шүү. Тэгэхээр орж ирээд энэ тал дээр юу гэж бодож байгааг хэлвэл бас илүү таатай байх болов. Унтлагын нэвтрүүлэг маань нэмэх 21 англиар явдаг. Тэгэхээр Facebook-аар лайв маань төв пэйжээр явдаг. Өөрийн гэсэн унтлагын пэйжээсээ шууд явдаг. Харин радио цацалт маань болохоор угаасаа л яг шууд цацагтаа явчин лайв уу гэсэн. Тэгэхээр яг л шууд эфирийн дугааруудаар та нартай холбогдоод ингээд ярилцсан. Харин та лайв үзхийг хүсэх юм бол кириллээрээ унтлагын өрөө гэж бичээд пэйж байгаа. Мөн хаалттай группаас нэгдсэн байгаа шүү. Тийшээгээ хүсэлт явуулангууд нь админ би өөрөө тэмүүдээ тэндээс нь хүсэлтээ авчина. Хаалттай группийн нэг давуу тал нь магадгүй юу вэ гэхээр яг сөрөг давуу юм л одоо юм гэдэг чинь хоёр талтай шүү дээ. Тэгэхээр магадгүй давуу тал нь юу гэхээр та өөрөө ямар нэгэн одоо өөр тохиолдож байгаа хүндрэлтэй асуудал одоо юу гэдгийг хөгжилтэй зүйл одоо ямар нэгэн нэмэх хорны асуудлыг өөрийнхөө фэйсбүүкээс бичиж постлоход эвгүй байгаа бол өөрийнхөө фэйсбүүкийг шууд ингээд нууцлаад пост хийчих болно. Постын постн дээр хүртэл нэрийг нууцлаад бас комент үлдээх боломжтой шүү. Тэгэхээр хамаагүй ингээд илэн талангүй байж болно гэсэн үг. За ингээд унтлагын өрөө нэвтрүүлгээ сонсож байгаа бүх сайхнуудаа үжийн мэндийг хүргье. Тэгээд өнгөрсөн 5 дахын лайв болохоор үнэхээр газар авсан байд юм да. Түүнтэй 5 дахын ингээл лайв явсан чинь лайв дээр чинь юу байсан шүү дээ. Эхний хэсэгтээ ингээд ерөөсөө цацагдааг байхгүй. Дэлхийд даяар ингээд сервер нуучсан. Facebook, Instagram гэдэг нэг бүх сошиалууд. Тэгсэн чинь дараагаас нь ингээд halfway гэж орж ирдэ шүү дээ. Лайв нь ороод ирсэн чинь зүгээр бүүн болсон. Тэгэд ингээд үзсэн хүмүүсийн тооноод ингээд 250 мянга хавцаа байсан баг шүү. 250 мянга үзэлттэй. Тэгээд 90-с бараг 100 шеэртэй. Бараг 200-аад комент мэмэдтэйсэн. Тэгээд яах вэ тэгэл энэ нь бол миний ажил те угаасаа. Тэгэхээр одоо мэдээч орж ирж байгаа захиаг би хүргэн сэдвийн дагуу ярилцах нь одоо хөтлөгч хүний одоо ажил л да. Тэгэхээр намааг бас тэгэл сөргөөр давгийн давгаар бичсэн л лээ. Тэгэхээр энэ бол угаасаа нэмэх 21 ярддаг цаг шүү манайхаа. Тэгээ буруу зүрх ойлгоод бас гайхаадсан сонсогчтой хэлэхэд MJL радио маань үчийн 22 цагаас 23 цагийн хооронд зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан одоо нэмэх 21-ээс дээш сэдвийн дагуу ярьдаг байгаа шүү. Тэгэхээр хүний л амьдралтай юм уу? Хүнд бол тэгэл одоо гой одоо цаочтой хаалганы ард унтлагын өрөөний цаанд тэгэл ямар нэг асуудалтай юм бэж л гэдэг хэвгүй юу? Бэж хувьтай асуудалтай. Тэгэхээр энэ болгоныгоо өөрт хоорондоо одоо шипиж юм уу те над чиг ийм зовлонтой ч юм ийм асуудалтай юм байд юм биш те гэдгийг бас мэдрэмжийг бие биенээс авах те зөвхөн өөр хоорондоо ярилцах томчуудын нэвтрүүлэг байгаа шүү гэдгийг ойлгоорой. За эхний сонсогч аавь. MJL радио холбогдсон байна.
Байна уу? Заарам. За үчимэндээ үчиг сайхан өнгөрөөж байна уу? Оо заа. За би үргэлж шинэ мэдрэмж хүсдэг гэсэн байна. Өөрөө энэ тал дээр ямар вэ? Харин би тэр захааны эзнийг сонсоод гайхлаа. Эмэгтэй хүн бас тийм байд юм хта. Эмэгтэй хүн бас тийм байгаад байна. Анчин эмэгтэй хүн тий. Анчин. Тийм. Өөр болохоор яадгийн? Бас ийм ижлэхэн хүн үү? Тий, би бас анчин байхгүй. За. Тэгээд ядахтаа олдохгүй бол за энэ си жоо байжээ. Гүг зүгээр штэ. За, анд ингээ явдаг хамтын яриад нь штэ тий. Ер нь бол яг наадахтаас юм би яг ижлэхэн хүн байдیں۔ За. Гэтэ ийм ихтэй хүмүүсээс зөндөө байдаг л баг та. Ерөнхийдөө энэ одоо анчин тал нь болохоор нөгөө иршүүд эрэгтэй тал руугаа давмгаа байдаг баг л та. Тийм үү. Тэгэхээр яагаад ингэж нэг хүнээсээ яг тэр авмаар хүсээд байгаа мэдрэмжээ авч чадахгүй ингэж хайгаад эрэлхийлээд идэм болоо. Тэрийсээ хэлж мэдэхгүй байна. За тэгэхээр одоо өөрөө болохоор сингл үү? Тий. За одоо тэгвэл сарда хідэн өөр эмэгтэйтэй ингээд дотн харилцаанд ороод ингээд ийм харилцаа үүсгэж явдаг вэ? Сарда нэг л дээ. Тэгээд тийм олон биш. За гэхдээ сар болгонд өөр бүсгүй гэсэн үг үү? Тий. За. Тэгэнгүүтээ би гэхдээ бол тийм амар гоё царайдтэй өндөр бие хаатай. Тийм өндөр залуу биш ээ. Тэр зүгээр штэ. Тий, яг яриа өөрөө давгүй. Скил бас давгүй. За тэгээд хэмжээ бол ерөөхдөө дунд зэрэг. Дунд зэрэг гэдэг нь одоо сантиметраар нууц биш бол ямар ч байсан эрчүүдийн хувьсал хөрөөд ямар ч байсан санаа зовох юм бол нүүр бардам алхаж явдаг, сав массажнд орохоор. Тий. За. Эрчүүдийн нойлмол одоо нэг аль болох хүмүүсийн хайжууд бис гал хичээдэг дээ. Басаанал байдаг штэ. Тийм. Нэг тэг зүхтагаал тэр цаазах махруу очоод байдгүй. Юу арсын гэд хялцдаггүй. Тий, хоёр хүн бисчээвэл одоо нэг дундуур нь ороод бис гэшээтэй. За. Гэхдээ тийм амар азрах шиг том биш тэ. За. Би юу хийж гэнэ вэ гэхээр тэр мэдрэмж ерөөсөө ингэж дуусахгүй мэн. Би үнэхээр гоё бүсгүйтэй огтуустай ойлж өсөж явсан. За. Өөрийн болгоч байсан. Батгаагүй байгаа тийм ээ. Тэгээд тэр чинь ерөөсөө хан цаддуу тийм мэдрэмж өгд юм шүү. За тэгэхээр одоо ингээд дотн харилцаанд ингээд нэг эмэгтэйтэй үнэхээр гоё эмэгтэйтэй ингээд орлоо л доо. Тэнгүүд аль айландаа үнэхээр таашаалтай байгаа даа үстэй. Харин тийм байна. За тэнгүүд үнэхээр биеүнээсээ үнэхээр авах хэвээр бүх таашаалыг авж агаад тэгээ яагаад ингээд эмэгтэйг ингээд байн солиод идэм бол хамтрагчаа. Одоо мэдгүй тэр үнэхээр сайхан мэдрэмж аван заяа нэг эмэгтэйгээс. За. Тэгээд тэр чинь хийтэд давтагдана. Тэгэл Өдчдөг. Тий. Тэгээд бас ядчихад нэг санхүүгийн талын тал дээр одоо санхүүгийн эрхчлэлд хүрсэн. Ядчихад тийм болохоор октод бас тасардаггүй. Салахгүй. Мөнгө төгрөг зээлгээл. Зарим нь бол улаан цай гуйна л да. Бараг мөнгө төгрөг зээлээ гэхээрээ бараг л ингээ бартертж байгаа юм шүү тий. Тий, дүүгөө зарим зээлээ гэсэн ч бас байдаг л баг та тэгээд. Ер нь бол үнэхээр тэгээд эмэгтэйчүүд октод уулзах юм байхгүй бол хайж хэлээ. Барашиг. За тэгэхээр одоо ингээд эмэгтэйчүүдийг ингээд гарын 10 хуруугаараа гэдэг шиг одоо ингээд завсраараа ингээд сэлгээ яваад нь штэ. Тэгэхээр одоо эмэгтэй хүн болгон өөр мэдрэмжийг өгдөг гэсэн үг одоо шинэ мэдрэмжийг. Тэгэлгүй яах вэ? За. Тэгээд одоо сүүлийн үед бол насныг жоохон дээшиж байна. За. Тэгэхээр залуу ахтаа бол ер нь ихч мэгч хийдэг байсан юм.
Жохон нас дээшэр буцаад эсрэгээрээ ер нь бол нэг 18 өстой охтууд сайгаад идэг болчихсон юм лээ. Залуу эмэгтэйчүүд таалагдаад байдаг. Тий. Одоо нууц иш бол хэдэн насны төлөөлөл вэ? Одоо нэг 35-аас 40 хооронд л байна да. За. Өөрөө бас залуу хүн байна. За. Тэгэд одоо энэ чигээр ингээд яваад ах юм уу? Аль эсвэл эхнэр хүүхэд бодох юм уу? Яах юм? Яг нөгөө би бас гадаадд олон жил ажиллаад ирсэн болохоор. Миний ажилласан газар 38 наснд яг гэрлэхэд тохиромжтой гэж ихэнх хүмүүс үздэг байхгүй. За. Монгол бол нэг 25 гэдэг штэ. Тэрэн шиг яг 38 наснда л гэрлэнэ гэж боддог юм аа. За тэгээ суучгаараа одоо тэгээ шинэ мэдрэмжээ хайгаа явуул яах вэ? Мэдгүй одоо хүүхдтэй болоод яах юм бол би бас тэрэн дээр гайхдаг юм аа. Бас шинэ мэдрэмж хайгаа авч юм. Тэр чинь гэхдээ байнга ингэ сэтгэхгүй. Бас нэг амтэн шиг вэ. Хавар орно гэдэг шиг. Хаврын улирлын чанартай. Тий, хавар 100 намар болол ер нь. Эвгүйштэй. Эвгүйштэй гэх. Гэхдээ хүмүүсийн сэтгэл гэдэг ер нь бас хүн болгонд гэдэг л байна. За. Үл мөл бол тэгээд бас тэгээд ичэндээ орчих. Ичэндээ орчих тийм шүү дээ өвөл нь. Өвөл нь ичэндээ орчдөг. Тий. За. За холбогдсон маш их баярлалаа. Бас их сонин одоо үнцгийг гаргаж өглөө. Тий. За үчиг сайхан өнгөрөөгөө. За бас сонирхолтой л юм те. Гэтэ яг нөө нэг эмэгтэй хүн болгон өөр мэдрэмжийг өгдөгөө гэдг нь болохоор бас байж болох юм байна тийм үү. Яг бол хүн болгоны л одоо тэгээд биеийн харьцаа, айлмж, арьс, зүс те бүх юм ондоо болохоор мэдээж л ондоо л байх нь л тодорхой л байгаа л та. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? Байна. За үчимэндээ үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөөж байна. За. Би үргэлж шинэ мэдрэмж хүсдэг нь үү? Хүсүүлдэг нь үү? Эцэг томцсон. За тэгээ таны талгаа яриад сонслоо. За. Би болохоор юм байсан. Утсан жоохон паржигнаад байх юм. 35-аас 40 насны төлөөлөл байна. За, утсан жоохон паржигнаад байгаа шүү. Спикер байвал аваарай. За одоо яаж юм бэ? За одоо гайгүй. За. 35-аас 40 насны төлөөлөл байна. За би яг 25-аас 30 насны хооронд яг энэ сэдвийн дагуу байсан шүү. Ер нь бол нэг юмштэй дээр ерөөсө тогтдог. Дээрээс нь эмэгтэйчүүд бас намайг хоргоо салдаг. Яг тийм насн дээр байсан. Эд эрэлттэй. Тийм. За. Тэгээд явж байгаа одоо 31 наснда гэр бүл болсон. За. За гэр бүлийн хүмүүс маань болохоор намайг нөгөө улаан шаварчин гэж боддог байсан байхгүй юу? За тэгж явж байгаа ерөөдөө нэг эхнэр маань намайг мэддэг учраас надтай ангийн шин юм туршиж үздэг хүн байр. Бас те. Өөрийг чинь тогтоочих гээд бас ингэж штэ те. Тэнгүүд одоо нөгөө өмнө чинь өөр хүнээс авдаг байсан мэдрэмж байгаа штэ. За. Тийм тэрийг манай эхнэр надад хангалттай өгдөг болчихж байгаа байхгүй. Тийм тэнгүүд нөгөө өмнөх одоо нөгөө үдчихсэн юмнууд гэдэг ч юм уу те. Тэднэр дээрээ ханд чадаад одоо тэр утгаараа л хэлээд бай те. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо эхнэрдээ л үнэ шалчт юм байлээ. Зөв. Эхнэр чинь өөрөө айгуу тийм юу одоо байдлыг гартаа аваад янз янзын шин зүйл туршиж үзээд нь штэ. Тэгэхээр одоо бусдаас аваад исэн тэр шин мэдрэмжийг болохоор ихч чинь гинэ. Эхнэр чинь өгөх гээд айгуу хичээгсэн байна. Манай эхнэр надаас дүүлтэй. Би яриа сая эхнэр чинь ихчээ яагаад ч юм ихч чинь болоо явчлаа. Хаяа үг үсгийн алдаа гарна.
За тэгэхээр одоо ингээд эхнэр дээр ингээд бүх мэдээ юуг авчиж байгаа болохоор таашаал одоо хүнээс авдаг зүйлийг авцсан болохоор дахиж нэг тийм гадагшаа хайж байгаадах тийм сонирхол байхгүй болцсон. Ер нь сонирхол байхгүй гэсэн. Оо. Гэтэ миний бодлоор хүн үзэх юмаа үзээд явчих хэрэгтэй мэлээ. Дараа нь тэр болдог энэ болтгоо гэдгээ ялаас халагддаг тий. Арай нэг ухаан суудаг гэх юм уу? Тэр тал руугаа болсон дээр баг. Одоо нөгөө захиа бичсэн хүнд зөвлөхөд одоохондоо үзэх юмаа үзээ сайн яваа. Тий, явандаа ингээд нүдчин тайлагдаад ирэхээр залхаад ирнэ. Залхаж ирснээр зүгээр лесби болчихвол яах вэ? Тэгвэл тоглоом шүү. Хүнчлэн да тийм ээ. Тийм шүү дээ. Одоо би шахал ондоо зүйлийг хиймээр байна гэд. За. За тэгэхээр одоо өөрөөс нь асууя л да. За хэдий их нэртэй болоод үнэхээр ингээд явж байгаа ч гэсэн ингээд үгүй юу ядчил нэг ингээд юу гэдэг юм бэ? Шин шил ууй, шин хүнтэй ингээд учрамаар нь гэсэн тийм адын бодол орж ирдэг үү? Хаяа орж ирнэ. Тэрийг одоо яаж одоо давж тесттэй? Тэр давцдаг юм асуудал байхгүй. За. Тийм. Тэрэн дээр чинь нөгөө хувь хүний өөрийн үзэл бодол баримтлагдаг зарчим нөлөөлнө шүү дээ. Тийм. Дээрээс нь одоо нуулгүй. За. Ажил дээр би нэг хамтрагчтай байхгүй. За. Тийм. Бидний хувьд болохоор яг нөгөө цэвэр хамтрагч гэдэг утгаараа яг бүх зүйл таална гэр бүлтэй. Би физиологийн. Тийм. Тэнгод одоо юу гэдэг нөгөө талын хүний нөхөр нь өгч чадахгүй байгаа амийг би өгдөг ч юм уу те. Нэг тиймэрхүү. Байн гол биш. Гэтэ эхнэрээсээ бүх таашаалыг аваад байгаагүй юм уу? Эхнэрээсээ бүх таашаалыг авч исэн гээд байгаагүй юм уу? Авалгүй яах вэ? Тэр нөгөө хамтрагч маань болохоор юу л та. Одоо миний насны. За. Гэхдээ ерөөсөө тийм юм үзээгүй. Тийм шууд нэг хүнтэй суудсан нөгөө хүнээсээ өөр хүнтэй ойртож үзэг юм байгаа байхгүй. Тэг өрөвдөөл унттай гэдэг шиг. Таваргаа. Би их сайхан сэтгэлтэй боيو үлдээл унтсан гэдэг. Тэр ихнийхээ асуудалд амьдрал ерөөс орол. Тийм оруулчвал тэгэл хэцүү шттэ. Тийм. За. Гэтэ би бол эхнэрээ ямар ч хэд номер биштэй. Тэгэхээр одоо тэр хамтрагчаасаа болохоор өөрөө болохоор ингээд эхнэрээсээ авах таашаалуудыг бүгдийг аваад идэг. Нөгөөх нь болохоор илүү дутуу нөхрөөсөө өөр хүнийг ерөөсөө үзэхгүй байж байгаа ингээд өөртөө чинь ингээд дотны харилцаанд орд юм ба штэ. Тэгэхээр өөрөө болохоор яг тэр шин мэдрэмжийг тэр хүнээсээ авч чадаж байна уу? Эсвэл тэр шин мэдрэмжийг хүсэж байгаа хүнд нь өгөөд байна уу? Өгч байгаа л хэвээр. За спонсор хийж байгаа юм штэ. Тийм зөв багшилж байгаа. Артын багш. Нэг тийм хөдөлгөөн рүү гэх юм. За тэгтээ над харилцаагаа ихэр удаан үргэлжлүүлэе гэсэн бодолтой байна. Удаан явахгүй байхгүй. Тийм тэр яриа тогтсон хугацаа байгаа. Дөрөн байгаа гэх үү? За. Удсан юм уу та хоёр нь? За одоо нэг 7 сар л болох юм байна. Тийм. За бас харамгүй нөгөө маань өөрөө санд тавьсан л дээ. Тийм. Тэг гэрээ мэрээ хийгээ дүр мөрмөө бичээд тэг буйны байгууллага хийгээд байгаа юм шүү дээ. За би гараа үсэлж баталгаа золиос бусдын жил хийсэн баг та. За би өөрт нь багшлээ. Надад багштай шавилноо гэ. За ярилцахад үнэхээр таатай байлаа. Тэгээд өчиг сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. Таач бас. За сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. За тэгээд нэг юм яриад идэм лээ. Энийг бол угаасаа хаасайгүй сонсдөө шүү дээ. Заавал найзаасаа ч юм уу, эсвэл хин нэгнээ сонссон хуршигчээсээ ч юм сонсон байхалгүй. Ер нь бол одоо тэгэл хүн болгон л явуулдаг. Баригдахгүй л байх нь гол нь гэдэг ийм философитой хүмүүс монголоор бол тэр чигээрээ байдаг юм байна лээ. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна.
Айлван. За үчимэндээ. Үчимэнд. Үчиг сайхан өнгөрөж байна уу? Маа сайхан өнгөрч. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? За би бас тиймэрхүү юу яаж явж үзчихээ. За олон хамтрагчтай байж үзөө. Баруун салгаагүй солиол. Нэг. Одоо яасан бэ? За одоо гэр бүлтэй сингл аль нь вэ? Гэр бүл. За. За туршлагаас нь сонсъё. Уу яг л чинь нэг стений мүдмээр санагдаад. Даалгаварч бай. Шинэ анишээ дуучих гэдэг. Харин үчигтэй. За тэгээд яг тэр мэдрэмжийн юу нь гоё байгаад ингээд нэг хүн дээрээ тогтохгүй нэгнээс нэгэн рүү ингээл үсрээ дамжаа яваад идэм бол хүн. Гол нь нөгөө мэдрэмж. Хүн болгон өөр мэдрэмжийг өгдөг гэдэг ааш тий. Одоо ер нь нэг юм шинэ мэдрэмж энэ төр хайгаа явдаг уу юу? Одоо ер нь жаахан ер нь хараад байдаг. Харахын нэг одоо харахын заяа байхаас хацхан заяа байхгүй гэдэг юм уу? Тий. Одоо л гэхдээ нэг юу юм адын бодол орж гараал яваад байгаа. Тэгээ хаяа нэг тиймэрхүү коучи сэтвэч хаяа нэг тэгнэ нэг жоохон гадууртаа тулаарч байна. Нэг натан болж байна хөөхнөстэй. Тэгээд харнаа тэгээд одоо хатахын заяа гэж байна. Одоо тэгээ боломж нь тохироо байх юм бол тэгээд хүн мөн санал манал одоо ингээд илт сэтэмэтэн хаюул яах юм? Тэгээд буцахгүй. Тий. За гэхдээ энэ зүйл одоо бас зөвхөн эрчүүдэд биш бас эмэгтэй хүмүүс бас байдаг гэдэг аахгүй юу? Тэгэхээр айл талдаа бас байдаг. Тийм үү? Хаанаас сэтгэнэд вэ? Яасан чүтэй. Ажлын талбар дээр хаана? Ер нь талбар. За. Тэгэл одоо таны эр хүний мэрэгэн ухаан шийдэж штэ тийм ээ? Тийм. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөгөө. За энэ мэтчлэн манай сонсогчд маань орж ирээд энэ тал дээр өөрийнхөө байр суурийг бас нэг санаа зовхгүйгээр ичил санаа зовхгүйгээр ингээд хуваалцаад явчихдаг нэвтрүүлэг байгаа шүү. Тэгээд мэдээж таны нэр усыг утасны дугаарыг ингээд зарлахгүй бас хоолойг нь өөрчилчих учраас таныг хүн таних боломжгүй байдгаа. Тэгэхээр энэ тал дээр ерөөсөө санаа зовхгүйгээр ичил санаа зовхгүйгээр орж ирж байгаарэ. Дараагийн сонсогчдыг авъя. MJL радио холбогдсон байна. За өрөмөндөө. Үчимэндээ. За ямар цоглог орж ирж байна. Шүн болоогүй шинжтэй. Чамаа тэгээд орой болгоныг сонсгосон гэж орж ирсэн шүү. Заримдаа цагийн дөрчөөд байгаа. За. Цагийн зөрнө гэж хаанаас холбогдож байгаа юм? Би нэг ажид ягаад яг заримдаа харих цаг таарах үед сонсдог. Зөө. За. Заримдаа дөрчөөд тэгээд холбогдмоор байвч тэгээд. Яг тэгээд залуу ахтаа танаг яасан ихгүй би амар их божигносаа ер нь олон чимэгтэй гомдож байна. Танаг хаяж байла яста гойж үтсэнгүй нэрээ огтод. Гойж л байла. Нэг өөрчлөлт гойх юмсан гэж боддог тэр хар мянга хөөгнөдөг. Хайтач хүн бас их л байсан юм шиг байгаа. За. Өөр ямар сандаа тавсаргаамд охинтой зэрэг үерхэл яваад байдаг. Дунд нь зүгээр дрифт хэрэгдэг. Тийм тэгээд нэгэн хүн залгаад өнөөдөр давтаа явал өнөөдөр хичээлтэй амжихгүй гэх юм бол тэгвэл эргээ яригээ дараагийн руу яриад нэг нь бат гэж. Чалах сайтай л хүний хийдэг зүйл те. Гоод тэг залууч байж дээ. Жалах бол дотроос боргилжээдэг байсан юм шиг байгаа юм. За одоо тэгээд ингээд жоохон өдөрт мараг 2 моёрыг заримдаа яадаг шүү. Мүү за. Тэгээд ерөнхийдөө нэг дүгнэлтэнд хүрсэн. Ихэд яг одоо тарган, туранга, рок, мокин одоо ингээл бас нэг
одоо нэг залуухан хөгшин одоо нэг тийм битүү шивэстэй гэдэг юм энэ яг ямар хуу байх бол энэ ямар хуу байх бол гэж явсаар байгаа сүултээ хүн уйддаг юм бэл. Бүх нэг коллекшн нобороо үзсэн. Бүгд адилхан юм байна гэдэг. Ааха. Зарим нэг арай нэг одоо төмсөрхөг гэх юм уу зүгээр нэг дэш хараадаг хүмүүс байхад зарим нь өөрөө дээр гарах сонирхолтой байх шиг. Тэгээ ерөнхийдөө яг эхэндээ бол бариу ингээл жин талын юмнууд байж байгаа л сүүлдээ бол тэгээ нэг чанар ялгаа ер нь байхгүй. Яг нь зөөлөн арьстай, жоохон хатуу арьстай ч гэдэм үү. Том хөхтөө, жижиг хөхтөө гэдгээрээ ч гэдэм үү нэг тийм марал ялгарч байгаа болохоос бусдаар бол ямар чанар ялгаа байхгүй юм бэл. Зөв. За тэгээд ингээд энэ олон эмэгтэйчүүдээс уйдаад одоо тэгээд тогтсон хүн байна уу? Тэгээд таг тогтсон юм. Таг тогтсон гинэ. Тэгээ яг нэг эхэндээ нэг жоохон мэрсэр байсан. Тэгээ сүүлдээ тэгээд мэрсэр явахаар чинь тэгээд ямар ч сүүлдээ бодож байгаа юм чинь. За хоёрын оронд одоо энийг энтэй явж ин гэж санааны зовлон хийж байгаа. Эхнэрээ одоо яас намаагүй дээр гэж бодоод. Тийм шүү дээ. Тэрнтэйгээ дасан зогцчихъя гээл одоо тэгээд яг нь ястаа нэг адын бод гэдэг хаа төржил байдгийг. Тэгээд төрсөн ч гэсэндээ одоо тэгээд ер нь эмэгтэй хүмүүс бүгд адилхнаас хойш нэг хүнийг ингээд чичирэл интерментэр гэж ингэсэн ч гэсэндээ авах мэдрэмж нь яг 50 мянгаар ингэснийхаа дараа бол тэгээд яг бас нэг сэтгэл санаа хэцүү шүү дээ. Бас нэг араар нь явчлаа да ингэсэн санаа зовх тал дээр бас төвхтөө. Нэг гим хийцэн мэдрэмж. Айгуу мохоо гим хийцэн шиг мэдрэмж тэр чинь бас. Тэг чи нэг асны эхнэрийгээ хоорох биш бас давхар өөрийгөө хоораад таан амьдрал бас цаана бас өөр болно ш ер нь бол. Гэтэ одоо өөрийнх нь эхнэр болохоор энэ тал дээр ямар нэгэн байдлаар мэдчихсэн үү? Анх бол мэдчихсэн. За. Би орсон дээр мэдгүй өөрөө би бүх үннээ хэлсэн. Одоо стуучлаарай л гэл. Одоо өстө тэгхгүй хараа гэд. Би одоо эдээс бүгдийг хайлаа гэл. Бүгдийг хайлаа гэж хэлээд багтаад. Гэхдээ харин хэлэхэд буруу л байсан юм байлаа. За. Тэгээ үн шударгал үннээр хэлээд би тэгээд яг тэрнээс яасан юм чи ер нь бол. Найзууд оцод угаар нөгөө том бокстойг надад өгч. Нөгөө надад өгч. Нөгөөдөл чинь тэгэл тэр дугаараа нэгэл тэгсэн чинь чамаг ямар өөдгөө юм бэ? Чамд гомдлоод гэж тийм гэж би юу тэрийг бодох гэвэл тэр олон хүнтэй явж байгаад хин надад хамгийн илүү сэтгэл гаргаж яг миний би ч бүр айгүй олон аргаар турш үзэж байгаа шүү дээ. За нэг эмэгтэй энэ намайг нэг ашиглагч дээр унтаад ингэж ингэж гэдгийг харсаар хагаад за энэ юуроос яг миний сэтгэлтэй хүн байна гэдэг дотроо энэ хүнийг байлгаж байхгүй болохгүй гэж байгаа л. Зөв. Ер нь залуу хүмүүс дэлгэхэд бол яг хүнтэй суугаагүй байхдаа яваад үзчих хэрэгтэй. Тэгээ ер нь одоо ингэ суусныхаа тий. Би ингэж боддог байхгүй юу? Дараа бол тийм бол амьдралд жоохон саад юм нэмэр. За би нэг юм боддөг юм энийг одоо зөв буруу гэж байдаг юм уу зөв гэж зүйл байдаг юм уу би мэдэхгүй л юм л да. За одоо ингэж нөө залуу зандан насандаа сайхан явуулдчихаа тэгээд нэг хорн гарчдаг юм тэгж байгаа зүгээр болчтой гэж яриад байдаг шүү дээ. Харин залуу зандан наснаасаа явуулдаад ирчихэр тэр чигээрээ бүр ингэж явуулдагч 100-ны оны шилдэг явуулдагч гिचээр ингээд бүр ингээд цаашаа явцдаггүй мө бүр туушраад. Гүйгүй тэр донгоо дарах хэрэгтэй байхгүй одоо групп хийвэл яг ямар мэдрэмж авч ийн. Ингэж хийвэл яаж ийн бүх мэдрэмж дараад ирэхээр хүн чинь эмэгтэй хүмүүс бүгд адилхан шүү дээ ерөөсөө. Тэр том бовтон байна уу жижиг бовтон байна уу тэрүүгээр чинь бидний том бовны хэмжээ хамаа байхгүй. Бүхэл бүтэн тэр том хүүхэд гарч байгаа шүү дээ. Гол нь тэр болчин юмнууд чинь агшиж яадаг л эргэтэй юм чинь тэр зөвхөн эхнэр аюу хоёр хоорондоо таарч л байвал болооч тэр нь. Тэгэхээр одоо тэр донгоол дарчих юм бол тэгээ болоо доо. Ер нь одоо дон дарагдчих юм дөө. Дарагдчих юм дөө. Тийм ер нь дарагдчих гайгүй шүү дээ. Бас яг нь дотор нь жоохон тийм адын бодол явж л байдгийг нэг одоо нэг төрөний хүн хэлдэг шиг нэг зам болоод бас нэг зарим хүмүүс интер гэдэг шиг харагдчих л байдаг. Тэгээд нэмгэн натаа уцтан харахаараа охтууд гоёд гэж яриад явдгийн тэгээд зарим залуу охтууд чинь баг гар тэр чигээр ороо өвчтэй хүмүүс ч бас байдаг байхгүй юу? Тэгэхээр залууч гоёд ч тэр чинь чанар ялгаа байхгүй шүү. Янз янз л байгаа. Хүний тэр булчиндаа л очир байдаг юм биш. Тэр булчин нь одоо яг шинэ харьцаа үүсгээд нэг ярьж хөөрөөд ингэхээр жоохон кайф авч байгаа болохоос ш. Бусдаараа бол тэгээд ялгаа өгж байгаа мэдрэмж нь яг ижилхэн гэд. Тий. Тэгэхээр одоо ингээд захианы эзэн эмэгтэйдээ хэлэхэд зүгээр залуу байгаа дээрээ үздгээ үз гэж байгаа юм уу тийм ээ? Эмэгтэй хүнийг бол бас хэцүү шттэ. Тэр чинь ирээдүйд хүүхэд гаргана, ээж хүн болно.
бас хитрхи дондчаад сүйд нь хүнтэй суусныхаа дараа нөхөр нь бол ямар ч үйл болно шүү дээ. Ямар ажил хийдэг, хэдэн насн дээр хүний жалах яаж буурах вэ, яаж өөрчлөгдөх вэ, хэр стресстэй ажил хийх вэ. Тэр чинь бүх юмнаас нөлөөлөд ирнэ шүү дээ. Тэгэнгүүт нь бас нэг ийм хүн байдаг хайгаад ба зарим нэг эрэгтэй донтоо гэдэг шиг эмэгтэй донтоо ингэ явах юм бол эмэгтэй хүний амьдрал шууд ороод шүү дээ юм бол. Зөв. Зүгээр яг бас таарсантай нэг бас нэг хаяатаа ба нэг явж байгаад юу юм хийхгүй очир зүггүй яваад бас хэцүү шүү дээ. Баруун салгаагаа солиод бол бас зүг те. Тий. Ер нь нэг их биш юм аа гэхэд нэг юунд хэмжээг нь тааруулаад нэг хэдэн үнтэй яваад үзчихээд нэг иймэрхүү байдаг юм байна да. Том боолтой, жижиг боолтой дараа залуу хөгшин чинь нэг иймэрхүү ялгаа байдаг юм байна гэж мэдчихэд хүнд яг нэг туршлагал юм да. За холбогдсон маш их баярлалаа. Бас их сонин өөр үнцгийг гаргаж ирлээ. За чамд ажлын амжилт хүсье. Сайхан амраарай. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. Би бүр ингээд сургаал сонсож байгаа юм шиг. За гэд. Одоо би баг өөрөө ойлголоо гэ. Гэтэ үнэхээр бас айгу мундаг ярьдаг хүн орж ирээ гарчлаа тийм ээ. За тэгэхээр холбогдож орж ирсэн бүх сонсогч нартаа баярлалаа. Тэгээд лайва үзэж байгаа сонсогч нар болон бас комент үлдээж байгаа сонсогч нартаа маш баярлалаа. Одоо болохоор шууд эфирийн утас авахгүй. Тэгээд манай нэвтрүүлэг одоо шууд эфиртэйгээр 5 хоногийн 4 өдөр нь явж байгаа шүү. Тэгэхээр энэ хугацаанд буцаж орж ирээд 77 77 38 83 77 78 30 дугаараар холбогдож орж ирээд өчийн 22 цагаас 23 цагийн хооронд ингэж ярилцах боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ хүрээд манай өнөөдрийн хиндж битгий хэлээрээ оройтой унтлахын өрөө нэвтрүүлэг маань би үргэлж шинэ мэдрэмж хүсдэг гэдэг сэдвээр явж өндөрлөлөө. Тэгэхээр хамт байсан бүх унтлахын өрөөний сайхнуудаа маш их баярлалаа. Би та бүхэндээ маргааш оройн өчийн хөтөлбөрүүдээр эргээд уулзъя. Тэр бол бүгдээрээ сайхан амраад ороод ирээрээ. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3